За ингээд бодоод үзэхэд хамгийн нэгдүгээр бидний амьдралууд их л хувиралт гарсан байгаа байхгүй юу. Бид нар их тийм их биеийн хөдөлмөр хийхэн болсон байна. Тийм ээ. Бид нарын одоо энергийн биеийн дотоодын энергийн зарцуулалт багассан байна. Бид нар хоол идэлт бол эрс хувирсан байна. Дандаа их энергиэр өндөр хоол идэж байна. Өдөр болгон л тэр одоо элбэг амьдарч байна. Өдөр болгон л одоо цагаансаар зэмдэглэж байгаа юм шиг л байгаа байхгүй юу. Тэгэл одоо бид нар чинь одоо тэр энерги ихтэй хоол идээ тэгээд шимт хичээлийн тэнцвэр алдагдаж байна. Тэр лааж шипинг гэж байна шүү дээ. Одоо хог новш шиг хоолуудыг ихэд идэж байгаа байхгүй юу. За ингэснээсээ болоод бид нар одоо тамирын хөдөлгөөнд бага оролцож байна. За ингэснээсээ болоод бидний цусны даралт өндөрдөж байна. Цуснаа шихэр өндөрдөж байна. Цуснаа өөхлөг өндөрдөж байна. Ингээл олон асуудлууд үүсчил байгаа юм л да. Одоо бас нэг асуудал нь бол одоо нийгмийн хөгжилтийг дагаад амьдралын дэвшин дээшилжил байна. Гэхдээ бид нарын нэг юм дээшлэх байгаа хгүй. Эрүүл мэндийн тухай суралцаж, эрүүл мэндийн үзэл ухамсар уулын юм дараа зогсоол байдаг. Тэгтэр чинь бид нар өнгөрсөнд хөдөлмөр хийжсэн шиг их идэл, өөх тос идэл одоо их идэж байгаа. Тэгээд энэ өдөр хөдлөхгүй болохоор яа тэр чинь хаашаа явах юм бол хамгийн сүүлд арьс махнаа чинь завсар ороод өөх болоод үлдээ цусан дотор чинь ороод цусан судсыг чинь натуур болоод ийм байдалтай байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар үзэл ухамсараа нийгмийн хөгжилтэйгээ адилхан авч явах чухалтай байна. Бид нар эрүүл мэндийн тухайтай суралцах ёстой байна. Тэгэхдээ суралцахтаа маш тань улсаас эрхэлсэн энэ найдвартай баталгаатай ийм суралцах ангид суралцах хэрэгтэй. Заагүй бол зарим улсууд ч одоо сурталчилгаа хийхин тулд юман зарахын тулд янз бүрийн хичээл явагдуулж ил байна. Тэгээд энэ дотор чинь бол таныг зөвж хөдөлж мэднэ, бурууч хөдөлж мэднэ, энийг хийж мэдэхгүй. Би харин хувьдаа авч хэлэх юм бол заавал хүнд эрүүл мэнд хүрэх зөв замыг заахын төлөө л одоо зөв талаас нь хэлж байгаа юм аа. Ийм болохоор манай хичээлд бол суралцаж болно. Засгийн газар ч юм уу энэ эрүүл мэндийн яамнаас тусгай явагдуулж байгаа ийм хичээлдээ суралцаж болно шүү. Тэгтээ тэр сурталчилгааны чиглэлтэй юмд бол хэцүү дараалал бодисмод зарах гал олон зүйл юм хийж байдаг л да. Ямар ч байсан одоо та суралцъя гэх юм бол интернет дээр ч л байж байна, ийм суралцах ангичил байж байна, номчил байж байна. Олон зүйл байгаа. Ингээд үзэл ухамсараа дээшлүүлэх бол бас нэг чухал асуудал болж байгаа. За одоогийн хүний одоо сэтгэлийн даралт ихээ, ажил хөдөлмөр нэхээ, харилцан мөрцөх одоо нийгмийн өрсөлдөөн ихтэй байгаа байхгүй юу. Ийм болохоор хүний биеийн одоо сэтгэл тайван бус байна. За тэгээд хүний биеийн их хэмжээний муу энерги үсэж байна. За эднэртэй ч холбогдолтой л байх. Тэгэхээр агаарын бохирдол их байна, хоол хүнсч бас цог хэмжээний асуудлууд их оршиж байгаа. За тэгээд одоо хүний амь нас одоо уртж байна шүү дээ. Өнгөрсөнд бидний 100 жилийн өмнө 35 байсан бол одоо 65-аас дээш болоод ирэхээр одоо хүн өшгөрөх тусмаа одоо тэрүүн бол залуугаараа одоо ингээд хальчд юм уу ингээд нөгөө ертөнцийн дээр явцдаг болохоороо тэр зарим өвчнгүүд хүний нас уртдахыг даган гарч ирдэг өвчнгүүд гарч ирэхгүй шүү дээ. Жишээлбэл шихэр шидэнч байд юм уу, зүрхний цусан судас нарийнл байд юм уу, ийм юмнууд гарч ирэхгүй байгаа. Одоо ингээд нас уртдахтаар гараад ирж ил байгаа юм л да. Ийм юмнуудыг одоо ойлгох хэрэгтэй. Ер нь тэгээд одоо зарим одоо бас настайчуудын өвчин чинь одоо ингээд одоо залуучууд олж эхэлж байгаа. Ягаад ч яргал ихтжил байгаа байхгүй юу. Манай улсын нэг нийтлсэн юу байна л баян эрхэм өвчнүүдийн тоо баримтууд байгаа байхгүй. Манай улсад гэхэд одоо 1.6 дуншуур, 1 цэг 6 дуншуур хүн цусных нь одоо өөхлөгийн хэмжээ өндөртсөн байна. 2 дуншуур хүн цусан даралт нь өндөртсөн байна. Бараг 1 дуншуур хүн шихэр шидийн өвчнөөр өвчлсөн байна. Том хотод байгаа хүнээ 130% нь нэгтэй биеийн хүнд нь хэтэрсэн байна. Эн чинь яг үедээ маргааш л одоо дахиад тэр бөөн олон баян эрхэм өвчнүүдийн араас явж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо маш олон залуучууд одоо ийм өвчнгийг нэрвдэж эхэлж байна. Одоо маш олон одоо энэ баян эрхэм өвчнийг олох хойч үсүүдийг бид нар өөрснөө бий болгосон байна. Тэд нар тийм сайхан эрүүл амьдрах нөхцөлийг олохгүйгээр тэд нарт одоо маш их биелийн хоолуудыг бэлтгэж өгсөн байна. Тэгээд тэд нарт эрүүл амьдралын сургаан хэмжээлийг хүртээгөөг болохоор одоо яг хөө тэд нар чинь идэж ягаал одоо хүн чинь ер нь идэх бол нэг зүйлийн жаргал, зөв хооллох бол бас нэг зүйлийн жаргал. Зөв хооллохгүйгээр одоо тэр зөв хооллохгүйгээр л одоо буруу хооллоод байна шүү дээ. Тийм болохоор энийг одоо зөв анхаарах хэрэгтэй байна. Ийм болохоор одоо бид нар одоо харамсалтай явдлууд зөндөл бидний орчимд үүсэж байна шүү дээ. Яагаад гэвэл залуухан хүмүүсүүд 30 40 хүрч байгаа хүмүүсүүд гэмт байж байгаа л нэгсэн алга болчихж байна. Гэмтэл алга болчихж байгаа. Ямар учиртай гэвэл энэ мөр үндэс угсаан хаана байна? Бид нар буруу хооллолсонд л байгаа. Хөдөлгөөн хийгээгүүд л байгаа. Ингэснээр байгаа л бид нар одоо баян эрхэм өвчнүүдийг үүсгэгээд байгаа байхгүй юу.
Тэгэл ийм олон тад ингээд анхаарал тавиад ирэх юм бол одоо баян эрх мөвчнгүүд гэж юм бол бүрмөсөн урчлан сэргийлж болдог гэдэг байхгүй юу. Ганцхан танай үзэл ухамсарлалд өшгөлөх асуудал байгаа юм. Өөрөө зөв хоолой зөв байх ёстой байхгүй юу. За энд анхаарал тавих болов уу гэж бодож байна да. За баярлалаа.